Туулын хурдны замтай холбоотойгоор одоо нийслэлийн засаг дарга байсан Нямбатар бас өөрөө маш хүнд байдлуудад ороод мөн түүний одоо удирдлагад ор байсан даваа далай гих мэт маш олон орлогч дарганаар нь өнөөдөр авилгалтай тэмцэх газартууд хүрэгдээд явсан байгаа. За энэ маань бол өнөөдөр ганц тэр хүмүүсүүд албан тушаалын хариуцлага тооцоод өнгөрөх маань өөрөө хангалттай биш гэж үзэж байгаа. Энэ тухайн гэрээнүүд 500 гаруй тэрбум төгрөг туулын хурдны зам барина гэдгээр ямар нэгэн гүйцэтгэл болон ямар нэгэн ажлын даалгавар байхгүйгээр тухайн гэрээ зурагдаад тэр мөнгө гарцсан байгаа. Тэгэхээр бид бүхэн тухайн гэрээнүүдийг ил тод харах зайлшгүй шаардлага байгаа. Энэхүү шаардлагыг бол Ардчилсан намын зүгээс бол тавьсан. Өнөөдрийн хүртэл бол ямар нэгэн үр дүнд бол хүрээгүй байна. Тэгэхээр бид бүхний хувьд бол нэг даргаыг нөгөөгөөр солих нь бол онц сонин асуудал биш. Ягаад гэвэл Монгол Ардын намаас томилогдож байгаа нэг дараачийн дарганд гарч ирэхдээ яг л адилхан бодлого ярьж байгаа. Тэгэхээр бид бүхэнд хамгийн гол нь хариуцлагын тухай асуудлыг зайлшгүй ярих ёстой. Тэгэхээр өнөөдөр шинээр томилогдсон байгаа одоо нийслэлийн засаг дарга маань бол хамгийн түрүүнд туулын хурдны зам дээр гарчсан тэр бүх асуудлуудыг нээлттэй ил тодор хамгийн гол нь тухайн гэрээнүүдийг ил гаргах тэр одоо манлайлж ажилласаа гэж хүсэж байна. За ерөнхийдөө бол нийслэл хотод тулгамдсан хоёр асуудал байгаа. Тэр нь бол утаа төвчрэл. За утааны тухай асуудал дулаан улирлын үеүүдэд бол төдийлөн хүмүүсийн анхаарал хүрдэггүй ч гэсэн ирэх онд мөн адил бид бүхэн одоо бүгд найрамдах хятад ард улсаас ахин түүш худалдаж авч өвлжих одоо дүр зураг бол харагдаад байгаа. Гэтэл манай Монгол улс маань бол ямар их нүүрсний нөөцтэй билээ. Тэр утгаараа бид бүхэн маань ингээд гадаад улсаас өндөр дүнтэй нүүрсийг түлээж шатаагаад дуусгадаг зүйлд 300 тэрбумд өнгөрсөн жил бол зарцуулсан. Ахиад ирэх жил ахиад ийм хэмжээний мөнгөн дүн зарцуулаад сууж байна гэдэг бол маш хариуцлагагүй асуудал байгаамаа. Яагаад энийг хэлж байна гэхээр Монгол Ардын нам тасралтгүй 10 гаруй жил засаглах хугацаанд энэхүү асуудлын шийдлийг ерөөсөө огтхонч одоо гаргахыг хүсэхгүйгээр утаагаар дамжуулж маш их хэмжээний мөнгө бол эдэлтүүд явагдсан. За энэ 5 толгой түвш одоо компани дээр гарч ирсэн бас аудитын дүгнэлтээр батлагдсан байгаа маш том авилгалын хэрэгүүд бас бид бүхэн жилийн өмнө л яриад зогсож байсан. Тэгэхээр бид бүхэн маань утааг үнэхээр Монгол Ардын нам өөрчлөхийг хүсэхгүйгээр утаагаар далимдуулж мөнгө идэх арга хэрэгслээ болгоод байгаа нь өөрөө буруу шийдэл байгаад байгаамаа. Энэтэй холбоотойгоор Ардчилсан нам дээр бол бид бүхэн бодлогын зөвлөлтөөр дэд үтцийн суур бодлогоо хэрхэн яаж төлөвлөх вэ? Утаанаас гарах бодит шийдлүүд юу вэ гэдгийг одоо бодит утгаар нь бол тооцооллууд дээр бол ажиллаад хамгийн гол нь энэ дээр мэргэжлийн төвшөнд тэгээд хуурамч амлалтыг бий болохгүй утааг 1 жилийн дотор алга болгоно гих мэтэр иргэдэд төөрөгдүүлж иргэдэд худал амлалт өгч түүнийгээ биелүүлэхдээ маш хэмжээний мөнгийг өрн таран хийж байгаа энэ бодлогыг зогсоох ёстой гэдэг байр суурьтай байгаа. За тэгээд үндсэндээ бол манай нийслэл Улаанбаатар хотод хүн амын 50% маань амьдарч байгаа. Энэ 50% маань бол хүн ам маань бүгд өөрсдөө нийслэлийн одоо орон нутгийн сонгуультай хамрагдаагүй буюу маш бага хувьтайгаар Монгол Ардын нам өнөөдөр нийслэл дээр ингэж дураараа дургах эрхийг бол олж авсан. Тэр утгаараа нийслэлийн иргэд маань нийслэлдээ болж байгаа бүх үйл явдлууд дээр анхааралтай байж одоо Ардчилсан намаас хэрэгжүүлж байгаа бодлогуудын төвшөнд ч гэсэн дуу хоолойгоо өргөж манай намын бодлого болон хэрэгжүүлэх үйл явц дээр нь хамтран ажиллахыг бас хүсье.